За манай нутгийн залуучууд болон шинэ тэмүүлэл залуучдын клубээс зохион байгуулж байгаа бүгд челленж гэдэг энэ одоо сайн улсын баянд одоо Монгол улсын гавьт өмчин нэм очир найзынхаа дуудснаар бас ингээд оролцож байна. Ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж залуучууд бидний ирээд болсон залуучдын төлөө бас оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа энэ залуучуудаа бас юуны дүнд одоо чин сэтгэлээсээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд миний хувьд одоо найзынхаа бичсэн сэтгэл судлалын үндэс гэдэг энэ номыг одоо бас энэ аянд хүүхдүүдээ бас ханд болсон бэлгэн өргөн барьж байна. Хамгийн гол нь одоо хүний сэтгэл зүй гэдэг одоо юу юунаас чухал байдаг учраас хүн сэтгэл зүгээрээ бүх амжилтанд хүрдэг, бүх ажлыг бүтээдэг учраас одоо би энэ сэтгэл зүйн үндэс гэдэг номыг одоо бэлгэлж байгаамаа. Тэгээд миний Монголын ирээд болсон өнөөдрийн залуучууд өсвөр хүүхдүүдийн маань бас заман сайхан гэрэлтэй байгаасаа гэж бодож байна. Тэгээд дараагийн одоо дуудах хоёр хүн маань за би Монгол улсын ардын багш, Монголын жудо бүхний үндсэн шишээ ярилцлага тасгалжуулагч, Монгол улсын авраг Балчны аврагыгаа мөн Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Нэмхүү ах нарыг одоо бас энэ аянд нэгдэж залуучуудынхаа хүүхдүүдийнхаа төлөө бас энэ аянд нэгдэрэй гэж уриалж байна.